Дараагийн мэдээлэл за улсын их хурлын зүгээс өдөөс хойших нэгдсэн хуралдаанаар хилэлсэн Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл парламентын хараат бус байдал улсын их хурлын даргын улс төрийн эрх чөлөөний асуудлыг тодорхойлох ач холбогдолтой. За гэхдээ улсын их хурлын дарга бэмт цогт хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалтыг мөн маргааш явуулахаар хойшлууллаа. За хэрвээ хуулийн төсөл олонхын дэмжлэг авбал улс төрийн тогтвортой байдал намын оролцоотой холбоотой маргаан идэвхжиж за Монголын улс төрийн тогтолцоонд нөлөө үзүүлэх магадлалтай байна. За хуулийн төслийн гол агуулга нь улсын их хурлын даргыг бүрэн эрхийн хугацаанд намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх, харин энэ нь түүний дараагийн сонгуулиудад тухайн намаас нэр дэвших эрхийг хязгаарлахгүй байх зохицуулт юм а. Уг нь эрх баригч нам 15 дахь улсын их хурлын дарга томилготой сөрөг хүчнээс өргөн барьсан энэхүү хуулийн төслийг 2 гараа өргөн дэмжинэ. Эсэргүүцэх үндэслэлгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Гэвч улсын их хурлдах Монгол Ардын намын бүлэг энэ хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэж чадаагүй, наривчлан судлах шаардлагатай гэж мэдгдлээ. Спикер бол тэр одоо тухайн улс төрийн намаас гишүүнээр байдаг шалтгааныг бол улс төрийн үйл явцыг илүү үр дүнтэй болгох, за улс төрийн шийдвэрүүдийг хурдан гаргаж одоо тэр нь бол улс төрийн үйл явцыг үр дүнтэй болгох талаас нь давуу талтай гэж үзээд эдгээр бол үргэлжлүүлсэн юм байлээ. Судалгаагаар бол улсын их хурлын даргаа сонгох тэр босхийг ч гэсэн таад маань илүү одоо юу болгоцсон байх юм. Олонх буюу 64 хүнээр сонгоно гэдгээр нь босхийг илүү чангалаад чөлөөлөх нь болохоор хуралд оролцсон олонх буюу одоо чөлөөлөх босхийг ингээд бууруулад ерөнхий сайдаасаа өөр болгоцсон байгаа байхгүй. Ерөнхий сайдыг бид нар бол одоо хуралд оролцсны олонхоор нь сонгоод нийт гишүүдийнхээ олонхоор нь чөлөөлдөг шүү дээ. Тэгээд өөрсдөө парламентын засаглалаа бэхжүүлэх гэж байгаа мөртлөөсөө улсын их хурлын даргынхаа дархлаагийн улам сулруулсан ийм хууль орж ирээд байгааг ямар учиртай вэ? 30 гаруй жил бид нар ерөнхийлөгчийг намаас нь түтгэлзүүлэх ийм заалттай бодит байдал дээр түтгэлцэн гэж байгаа боловч бодит байдал дээр түтгэлзээгүйг энэ олон ерөнхийлөгч үе үеийн ерөнхийлөгч нар бүгд үйлдэлээрээ харуулсан. Тэг бүгдээрээ л энийг мэдчихэж байгаа тийм. Тэгэхээр энэ асуудлыг яах вэ? Улс төрийн шинжтэй үйлдэл хийвэл яах вэ? Үнийг яаж ялгаж салгах вэ? Яг нөгөө бодит байдал дээр амьдрал дээр яг хэрэгжих хууль мөн үгүй юу гэдэг дээр эргэлзээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ асуултыг асууя. ерөнхийлөгчийг эргүүлэн татах үндсэл нь юу юм бэ? Үндсүүл дээр маш тодорхой байна. Намаасаа түтгэлцэх. Намаасаа түтгэлцсэн албан тушаалтан намчрахад явж байгаа бол энийг үндсэн хуулийн цэцэд хэн гомдол гаргах вэ? Герман болон бусад улс орнуудад парламентын гишүүд гомдол гаргадаг юм билээ. Гэхдээ манай зохицуулсан шиг олон биш. Цөөнх гаргадаг юм билээ. Бид цэцэд хүсэлт гарах эрхийг олгоход өгсөн. Яг энэ зүйл залтыг амлиулыг бол улсын их хурлын дарга бас. Улсын их хурлын дарга ямар тохиолдолд үндсүүл зөрчсөн гэж огцрох хэрэгтэй юм бэ? Улсын их хурлын даргыг үндсүүлийн цэцэд олох хязгаарч өгөхгүй. Хэн өгдөг вэ? Цөөнх өгдөг. Энэ цөөнхийн эрхийг бид одоо нэг цаг болсон. За энэ хуулийн төслийг баталбал улсын их хурлын дарга намын гишүүнчлэлээс зүтгэлцэх боломжтой болох тул парламент дахь хараат ус байдал нэмэгдэнэ. Мөн намын дотоод маргаан хэсэгчлэн багасч магадгүй юм. Мөн бямц цаг даргын цаашдын улс төрийн замнал эрх сонгуульд нэр дэвших боломжид нөлөөлөх шинэ нөхцөл байдал үүсэх төлөвтэй. За тиймээс чуулганы хуралдааны үеэр идэвхтэй байр суурь илэрхийлсэн гишүүд улсын их хурлын дарга намын гишүүнчлэлээс татгалздаг байх энэ хуулийн төслийг шууд эсэргүүцсэнгүй. За гэхдээ сайжруулах шаардлагатай хэлж санал хураалтыг нэг өдрөөр хойшлууллаа. Манай улсын их хурлын хамгийн газрын бас төлөвлөлтийн бас буруу төлөвлөлтөөс болж хуралдах ёстой байнгын хороодоос 5 байнгоороос 4 байнгаараа хуралдаж чадаагүй. За өнөөдөр бас ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хурал болж байгаа. Ардчилсан нам бол парламентд одоо хамгийн олон судалтай цөөнх сөрөг хүчин 42 судалтай энэ гишүүдээс оролцож байгаа учраас өнөөдрийн хуралдаанд санал хураалт явуулахад эрц нэлээд одоо цөөн байгаа. Хэлцэж байгаа одоо Тэмүүжин гишүүн сая санаачилсан хуулиас ахуулаад унах эрсдэлтэй байгаа. Тийм учраас санал хураалтын цагийг 4-р сарын 10-ны Баасан гаригийн өдөөс өмнө болгож одоо өнөөдрийн 4 асуудлын санал хураалтын цаг хойшлуулсан байгаа шүү. За эрх баригч нам энэ хуулийн төслийг шууд эсэргүүцээгүй сайжруулах шаардлагатай гэх байр суурийг илэрхийлэх нь сөрөг хүчнийг төөрөгдүүлж нэгдмэл эсэргүүцэлгүй мэт ойлголт төрүүлэхээр бэлдсэн ч байж болох талтай юм а. За гэхдээ үнэндээ намын бүлэг дотоод маргаан улс төрийн эрсдлийг нууцлж хуулийн төслийг зөвхөн намын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх стратегийг барих нь гэж хэлэхэд хэлцдэггүй байна.